Сайн байцгаана уу хүмүүсээ. Та бүхэнд энийг үзэж байгаа өдрийн мэндийг хүргэе. Хүний гадаад гоо үзэн шийдэх нь тогтмол нэг янзаараа байдаггүй, хөвсөж байдаг. Жилийн дөрвөн үлрэл шиг хүний гадаад төрх өөрийн өрөмц үзэмжтэй байдаг. Байгаль хүн бүрт сайхан царай, гойлог бие заяадгүй ч гэсэн аль ч насны хүнд сайхан дулаан харагдаж явж болдог. Мөн тав дух алдах, өөдгөр гуниг, уур хилэн, үзэн ядах сэтгэл, гонсоо, хатаа шунал зэрэг сэтгэл хөдлөлийн сөрөг илэрлүүд цусны судсыг агшааж, эд эрхтний тижэл, бодисын солилцоо хямрааж байдгаараа эрт төгшрөх нөхцөлийг бүрдүүлж, арьс үрчиж, атрин нуглаатаж, хөлс тосны ажиллагаа суларч, эрүүл биш хуурай үнсэн өнгөтэй болгодог. Залуу хүний нүүр хүзүүний булчингийн агшилт сайн байдгаас атрин өвчтөж гардаггүй. Арьсны бүтэц чанар өөрчлөгдөхийн хэрээр атраа гүн болж хүчлээ тогтно. Үүнд нарны хурц цацрал, салхи, цаг агаарын өөрчлөлт болон ярваач сурчсан муу заншил нөлөөлдөг. Унтахтаа дэрээ буруу дэрлэх, толгоо гэлжих, гэдгийг зэрэг буруу авч явах нь хүзүүнд артраа эрт үүсгэдэг. Биеийн ил хэсгийн арьс ялангуяа хуурай арьсыг арчилбал эрт үржээ. Ийм учраас сайхан царай арьсны эрүүл уян хатан чанар өнгөлөг өтгөн ус биеийн гойлог галбираа алдагдуулахгүй тулд амьдралын тодорхой дэглэмж сахих нь зайлшгүй чухал. Юуны түрүүнд та арьсаа эхлээд онцлох хэрэгтэй. Хэвийг арьс байна уу? Хуурай арьс байна уу? Тослог арьс байна уу? Өрмөц арьс байна уу гэдгээсээ хамаараад арчилгаа өөр байдаг. Хэрвээ та холимог арьстай бол нүүр болон хүзүүгээ харилцан адилгүй өөрөөр арчлах хэрэгтэй. Илгийн талаар хүн бүр мэдэх ёстой ч зөвхөн мэрэгчлэлт нь л энийг хийх хэрэгтэй. Орчин үеийн илэг нь зөвхөн эд эрхтэндээ үйлчлээ зогсохгүй бүх бие махбодын үйлчлдэг болоход шинжлэх ухаан судалгаагаар тогтоосон. Илэг нь бүх биеийн болон эсрэг нүүр хүзүүний арьсыг арчлах гооцлын шилмэл аргуудын нэг. Илгийн үндэс нь бие махбодыг гадна орчинтой холбож байгаад арьсанд байрладаг мэдрэлийн төгсгөлд төрөл бүрийн цочрлын хүчээр үйлчилдэг механик хөдөлгөөн. Илэх, жичиргэх, дарах зэргийг илэг ялангуяа нүүр хүзүүний иллийг багаж хэрэгслээр бус гараар хийх хэрэгтэй. Курс илгийн дараа арьс ингээд зөөлөн, уян хатан, цэвэр булбраа болж өнгөн засардаг. Илэг хийхэд арьсны гуужсан хогж руу өнгөн эвэрлэг давхар үсний сүүний тосноосоо цэвэршин. Энэ засал бүрийн дараа ялангуяа курс заслын дараа тодорхой мэдэгддэг. Ихэнх хүмүүс бие өнгөрч, нойр сайжирч, сэтгэл тайвширч, толгой байнга өвддөг байсан минь болилж хөдөлмөрийн чадвар дийшилж ийн гэж ярьдаг. Бид нар өөрсдөө нүүр хүзүүнийхийг өөрсдөө дур мэдэж хийгээд хүчтэй чанга дараад ширхгийнхэн дагуу биш эсрэгээр нь сургуулээд арьсыг унжуулж үрчлээ тогтоох зүйл хийж тэр дүлхэж бүрд ордуулдаг. Тийм хэрвээ та ээнэгшгүй зүрх судасны өвчтөй, бамбаа булчирхайн өвчтөй бол илэг хийлгэж болохгүй шүү. Арьсны өнгөнд нөлөөлөх ногоо. Хэрв та ингэсэггүй жинхэнэ цагаан царайтай бай гэж бодвол манжингийн шүүсний түрхэд сэргэлээрэй. Үүний тулд нүүрнийхээ арьсыг цэвэрлсэний дараа гацар тухай зүсэн манжингаар арчиж баг зэрэг шүүсийг арьсанд нь эврээж шингээгээд тосоо маш нэмгэн түрхэхэд арьс чинь төрлөхөнгөө олж цэвэрхэн болдог. Манжингийн шүүстэй хамт энтоор, хар чавууг, анар, цангисны шүүс гэх зэргийг хэрэгжиж болно. Усан ваан зөвхөн өдөр тутмын ажил хөдөлмөрийн дараа биеийг угаах төдийгүй сэтгэлийн өвтөр гунгийг арилгах, тайвшран, алчаалыг тайлах, амралт сэтгэлийг сэргээх баяр болдог. Ийм дугаалга бие бялжрын төдийгүй сэтгэл зүйн ач холбогдолтой. Япончууд эхлээд биеэ цэвэрлэж угаачгаад дараа нь ваанд ордог. Энэ нь нэг төрлийн биеийг цэвэрлээ зогсохгүй сэтгэл санаа муу муухай бохир заван бодлыг ч цэвэрлэдэг гэж үздэг. Гэхдээ ямар тэгэл өмхий хагалсан бохирусанд бие угаалт юм биш. Гой үнэртэй, жимс цэцэгний үнэр хагалсан, вааны хөөстэй ваананд орвол илүү сайн. Өдөр тутмын 10-аас 12 минут угаалгын усны температур нь 36 градусаас ихэхгүй байх ёстой. Хэрвээ та наранд биеэ шаарддаг бол дараа нь мөсөөр арчаад усын алчуурандаа шингээж аваад баг зэрэг тос түрхэх хэрэгтэй. Халуун угаалгыг 38-аас 39 градуст шөнийн цагт зөвхөн эмчийн зөвшөөрснөөр 7-оос 10 хоногт нэгээс илүүгүй хэрэглэх хэрэгтэй.
Угаалгад 250 г барааны саван байвал сайн. Үүний дараа биеэ зайлах хэрэгтэй. Давстай угаалга 250 г хоолны эсвэл жамц тавс байвал бүр сайн. Арсыг чирэгжүүлэх үйлчилгээтэй бөгөөд арсыг цайруулан сүвийг нь нягтруулдаг. Эмч нар нийт хүнийг угаалга үйлдэхийг зөвшөөрдөг батлаа хүм бүрийг шүршүрд орохыг зөвлөдөг. Мэдрэлийн системийг хэд зочроохгүй тулд угаалга шүршүүрийн усан температурыг гөөрийн биед тохируулах хэрэгтэй. Халуун хүйтэн шүршүүрийг бие махбодын бодисын солилцоог хэвтгчүүлэх, судасны туршилтыг нэмэгдүүлж цус тунгалгын эргэлтийг сайжруулах, эд эсийн уян хатан байдлыг бэхжүүлэх зорилгоор хэрэглэдэг. Энэ заслыг эхлээд 1-2 минут маш халуун усаар дараа нь 5 секунд маш хүйтэн усаар угаах гэх мэтчлэн 2-3 удаа давтсаар хүйтэн шүршүүр дууснаа. Үүний дараа бие, нүүр, гарын сэвсгэр алчуураар сайтар арчуулж цохино. Мэдрэлийн системийн үйл ажиллагаа сэргээх, тамир тэнхийг нэмэгдүүлэх, ядаргааг тайлж тэнхрүүлэхийн тулд 2-5 секундын богино хугацаатай хүйтэн шүршүүрийг хэрэглэхийг зөвлөж байна. Гэвч мэдрэлийн хөөрөл ихссэн, үе мөчний хэрлэг өвчин, бүслүүр, нурууны мэдрэлийн хөвслийг хүмүүс энэ заслыг ямар ч үед хэрэглэх хориглоно. Хэрвээ та хуурай арьстай хүмүүс бол шүршүүр дугаасныхаа дараа болон өмнө арьсандаа тос түрхээрэй. Хэвлийг илэхдээ цагийн зүүнний дагуу хөдөлгөөнөөр илэх хэрэгтэй. Бие нүүрний усан засал хийхдээ зөөлөн хоолой бүхий хүчтэй цацдаг шүршүүр хэрэглэх боломжгүй бол өглөөгөр нүрээ төдийгүй бие бүлээн усаар булхуулан зайлж болно. Усандаа буюу үнэртэн хийвэл ашигтай. Мемэ арчлах үе. Аятайхан хэлбэртэй мемтэй байх нь эмэгтэй хүний үргэлжийн хүслэн байдаг билээ. Сайхан мем гэдэг нь мэдээчээр харьцангуй ойлголт. Залуу охтын мем нь бүрэн гүйц төгжөөгүй жижигхэн байхад дас бие гүйцэн эмэгтэйх бүрэн хөгжсөн том байдаг. Мем нь өргөн сүртэй, дугар галимны хэлбэртэй байдаг. Ямар ч хэлбэртэй байлаа ч ялгаагүй аятайхан байдаг нь мэдээч. Гол нь нарийн толгор, уян хатан чанараа удаан хадгалдаг унжаагүй байх нь чухал. Тэгээд мемний гоо үзмж бол ихээхэн хүний гойлог бие төрхөнд хамаардаг. Хэрв эмэгтэйчүүд баг залуугаасаа байхдаа мем бүхэн баг хөөрхөн байдаг шиг мемээ эрүүл ахуйн тодорхой түвшинд арчил сурвал эрт унжихаа сэргийлж болдог бөгөөд ингэснээрээ хөхний хор тавдар гэх мэт зүйлсээс сэргийлдэг. Мем нь ерөнхийдөө шомбгуур хэлбэртэй, толбуун, өргөн сүртэй тэгш босоо булбраа байвал сайхан харагддаг. Сүүний булчирхаа дутуу хөгцөн сулж мем дутуу хөгжих, хоёр өөр болох, хит томрох, унжих явдал гардаг. Дутуу сул хөгжилтэй унтсан мемтэй охид эмэгтэйчүүд биеийн ачаалттай дасгал хийхээс гадна спортоор тогтмол хичээлэх хэрэгтэй. Бас мэдээж хүүхэд хөлөх энд орж байгаа. Нөхөд засаж сэлбэх заслын тусламжтайгаар хит том мемийг багасгах, унжсан мемийг сойж аятайхан хэлбэртэй болгодог. Энэхүү мис заслыг хийх арга нь нарийн төвөгтэй байдад бол зөвхөн эмнэлгийн нөхцөлд хийнэ. Нөхөн засаж сэлбэх мис засал нь эрүүл мемийн ахуйн цааштай арчилгаанаас нь чөлөөлж байгаа хэрэг бус, харин ч өдөр бүр улам нарийн арчилгаа хийх шаардна гэдгийг онцлон тэмдэглэмээр байна. За тэгээд гоо заслын дасгал хийдэг, гоо сайхандаа анхаардаг хүмүүстэй хандаж хэлгээд жилийн 4 өдөр шиг хөвсөж өөрчлөлттэй адилхан өөрийнхөө гоо засалтаа анхаардаг зүйлээ ч гэсэн 4 үлрэл болгонд нь өөрчилж өмсөж байгаа хугацаа ч гэсэн өөрчилж байгаарай гэж захимаар байна. Тэгээд бичлэгийнхээ төгсөлд Куликуненкогийн гоо заслын дасгалууд гэх номноос хэдхэн дасгалыг та бүхэнд хүргэлээ. Дараагийн бичлэгээр уулзтлаа. Түр баяртай.